Гоо сайхны мэс заслыг сонирхож байгаа болон гоо сайхны мэс засалд орсон хүмүүст түгээмэл тулгамддаг зарим нэг ойлгомжгүй асуултууд байдаг. За тэдгээр асуултанд хариулъя. За өг сурвалж хагалгааны үндсэн зорилго бол арьсанд орох хөөхөн эдийн хоёр давхарга байгаа. Гүний болон өнгөц гэсэн хоёр давхарга байгаа. За энэ хоёр давхаргын гүний давхаргын өөхөн эдийг аваад тэр хооронд үлддэг ийм нэмгэн хальс буюу холбогч эдийн ийм хальс үүсдэг. За тэр хальс булчингийн давхарга болон яг арьсны дээрэмсийн давхарга хооронд ийм наалдц үүсдэг учраас буцаж таргалах магадлал маш бага юм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол арьс цаашаа татагдаж наалддаг байх нь байна. Тэгээд тэрнээс үүдээд өөхөн давхарга бол буцаж үүсэхгүй гэж ойлгож байна. За мэдээж хүний биеийн ураг байхаас хөгжиж байгаа энэ үед бол хөхний давхар булчирхай болон хөхний бүтцийн давхар эдүүд бас үүсэх боломжтой байдаг. За түүний нэг нь бол яг энэ хөхний давхар булчирхай. За эсвэл энэ хөхний толгойн олон өөрөөр хэлэх юм бол олон тооны толгой үүсэх юм байдал. Тэгээ энэ маань ихэвчлэн энэ сүүний шугам гэж нэрлэдэг энэ шугамын дагуу үүсэж байрлсан байдаг учраас энийг ахуулах шаардлагатай. Яагаад тэгэхээр ихэнх тохиолдолд энэ сугны уртлын байрлалд хамгийн их түгээмэл тохиолддог. Энэ нь зарим тохиолдолд бүр сүү гардаг. За зарим тохиолдолд бол зөвхөн яг бүтцээ хадгалаад энэ давхар булчирхай хэлбэрээр байж байдаг. Тэгэхээр энийг бол маш жижиг зүслэгээр буюу өөрөөр хэлэх юм бол соруулах техникээр авах боломжтой байдаг. Тэгхийн бол нөгөө бүсгүйчүүдийн маань хэлдэг нарийн мөртөө ийм хувцс өмсөхөд янз бүрийн нааша цөлхийл цухаж гарч ирэх зүйлгүй болох ийм боломжтой. Хамрын мэс ажиллбар ер нь бол гоо сайхны мэс ажиллбартай хавсарч хийгдэх боломжтой. За энэ дотор нөгөө гэмтлийн гаралтай таславчны мөрөлтүүд байдаг. За энэ таславчны мөрөлт үүснээс шалтгаалж хамар битүүрх үйл ажиллагааны алдагдал явагддаг. Тэгээ энэ үйл ажиллагааны алдагдлыг засах явцдаа хамрын үзүүр өндөрлөх, за хамрын нуруу өндөрлөх ийм гоо сайхны мэс ажиллбарууд хийгдэх боломжтой байдаг. Альва суулгац буюу имплант тодорхой хугацааны дараа солигдох боломжтой байдаг. Гэхдээ энэ тодорхой шалтгаанууд явуулмаас. Хамгийн нэгдүгээр тухайн суулгац буюу имплант маань гэмтсэн байх юм бол солигдох шалтгаан болдог. За хоёрдугаарт нь тухайн хүн өөрөө ахуулах бас хүсэлтэй байх юм бол ахуулах боломжтой байдаг. За дийлэнх тохиолдолд бол эдгээр суулгацууд нь бол насан туршдаа байх боломжтой байдаг. За ялангуяа хөхний имплантан дээр хүмүүс маш их асуудаг. 10 жилийн хугацаатай гэж байна. Тэгээ 10 жил болохоор би заавал солиулах хэрэгтэй юм уу гэдэг. Үнэхээр бидний хийгдэж байгаа энэ мэс ажиллбаруудын энэ суулгац имплантууд бол ер нь бол бүх насаараа хэрэглэгдэх юм боломжтой. За гэмтэх юм бол дахин солидог ийм л учир шалтгаан. Хөх томруулах мэс ажиллбарын хэрэглэгдэж байгаа хөхний имплант буюу хөхний суулгац маань хөхний булчирхайлаг эдийн арын байрлалд тавигддаг учраас төрөөгүй болон төрсөн байх энд нэг тийм чухал ач холбогдолтой биш. Нөгөө талаас төрөөгүй бүсгүйчүүд маань хөхний импланттай мэс ажиллбарт орсны дараагаар хүүхдээ ямар нэгэн саадгүйгээр хөхүүлэх боломжтой гэдгийг л бацтай хэлж чадна. Зүгээр яг нөгөө хөхүүл эмэгтэйчүүд хаалганд орох гээд байдаг. Гэтэл нөгөө хөхүүл учраас би орж болох юм уу гэж асуугаад байдаг байхгүй. Яагаад хөхүүл эмэгтэйчүүдэд хөхний хөх томруулах хагалгаа буюу хөхний импланттай мэс ажиллбарыг зөвлөдөггүй вэ гэхээр хөхний сүү өөрөө маш чихэрлэг тийм бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой тийм биологийн шингэн байхгүй. Тэгээ тийм учраас энийг
одоо аль болох одоо зогсооцсон үедээ мис ажилбарт орох юм бол өрөвсөл гарах эрсдлийг бууруулж гинэ гэж ойлгож байна.